Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны урлаган дээр сугатар болон сонсож буй эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчийтлээ Мишээ X вариатагаар үдийн хачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 24-ний лав гаргийн үдийн хачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар ган болдын ангарах нар арилж байгаа. Өглөөний мэдрэг Мөөгийн сайхан амарлаа. За, нэвтрүүлгийн хамтран аялагчаар ондоо ирээдүг олуулаа бүтээ, ондоо за мөн өвд бидэнд тулааны зурагтаа оюуснээс хамтран ажиллаж байна. За ингээ өдөө ажир нэвтрүүлэг даваа лавг баасан гараг өдөд өрчийтлээ Мишээ гэсэн урайтай сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийг би таар уншиж хүргэдэг. За, эхлэх үү. За, чи эхлэх юм байна. За, сайн байна уу? Нэр нуцлаад өгөөрэй л гин. За. Нэг их нэр нуцсан хүмүүс. За 1990-ад онд наг захад тохиолдсон инээдмийн зүйлийг энд бичлээ. Манай ахыг эс гэдэг шүү гинэ. За. Тэр нэг жил эмээ маань ээжийг Мэй гэд гар нүрний савнгийн цаасыг нь харуулад яваад аваадэр гэсэн юм байна л та. Тэгсэн наг зах би явчихъя л да ээж гуйжэнштэй тэхүү ээж л гэсээр хагаад өнөөх гар нүрний савнда айхтар гэх чинь гангалал үсээ жимбитл нь хоёр тийш нь хошноо самналаар самнаад тэр үед хошноо одоо үед ном гинэ. Биш одоо үед ном самнал гэдэг юм уу? Тийм л юм байна. Тийм үгүй л дээ. Бид нар бол хошноо гэдэг байсан л та. Тэр үедээ гангандаа орох джинсэн жакет, джинсэн өмд нүүр харагдгаар өнгөлсөн хар ботинг өмсөд л гарч яваа. Нэг сүрхий тэр авийнхаа дэлгүүрлөө орсон айхтар хөөхөн үеийн 4 5 охин дэлгүүрт байхаар нь тэр охтуудтай дог харагдах гэсэн юм уу? Яасан? Нөгөө Мэй савнгийнхаа зураг дээрх үгийг уншиж байснаа худалдагч ихчиг дуудснаа нэг сүрхий баргил хоолоогоор "Игчээ, нэг маа юу?" Саваа авъя нөгөө хөгнүүд нь агруу нэг жогтой харж ирж байсан нэг охин ирээд "Хөөе залуу наадах чинь мао биш мэй гэж дуудтыг" гэсэн ахын нүүр нь минчидлээ улаагаад өнөөх мао савнга хамаг хурднараа шүүрч аваад гараад гүйсэн. Гэртээ ирсэн чи эмээ "Чи одоо энэ хүүхэн дэлгүүр орохын оронд яас их ууддیں гэсэн ах савнга газар шидснэ. Намайг дахиж битгий зараал гүйлгэрээ гэл өрөөнд ороод хаалгаа төгцсөгс. Орой ах өрөөнөөсөө гарч ирэхтний эмээ "Чи одоо юунда маялаа одоо айдлаа төрсөн их рүүгээ савн чулуудаг болсноо" гэл 5 салаа өгсөн гинлээ. Муу ахыгаа өрөвдөд байх юм. Одоо ч жуулчны хөтлөгч ахтай хөтөч хийгээд ёстой мундаг хилтэй хүн болсон доо юун тэр мао гинэ. За. Юр мэдисүү гэдэг сонсогч. Анхны пост гинэ. Ёр моор гэхгүй мө. Үгүй. Юр чиш. Айгуу гоё монгол болгож уншиж байгаа чи. Юу яар. За, сайн байна уу? Өөр тохиолдсон жоох ичмэр ч юм уу түүхэ бичиж. За. 2-3 сарын өмнө л болсон байх. Манай хамаатны ах над руу залгаж байна. Би ч ойр тарагдаж үзэхтэйгээ хүн гэдэл усыг нь авлаа. Тэгсэн ах сайн үдв сонь сайхан гэдэл юм ярьж л байна. Тэгээ гинт ахта дансаа өгч эхэл гэж байна. Би ч ахыгаа ажилгүй байгааг мэдж байгаа болохоор яах юм бэ ахаа зүгээр мөнгө авахгүй гэтэл ах дуугүй болсноо. За аавынхаа дансыг мессежээр явуулчих гэж байна. Тэгээд утас тасрав. Хэдэн минут тэр аав залгаж байна. Би ч утсаа аваад хэн ах сая залгаад бөөнл юм яриаггүй лээ. Тэгтэл аав хэн ахта аавынхаа дансыг явуулчих зээлсэн 50k өгье гинэ гэж хэлэхэд нь би болсон учрыг нь ойлгоод тэр үед амар эцсэн. Надад биш аавд л мөнгө өгөх гэж байсан юм билэ. Энэ явдлаас хойш дахиж ахтагаа уцаар яриаггүй байна гинэ. Сүртэй штэ тий. Зээлсэн нөгөөдгөө зээлсэн мөнгө өгөх гэдэг юм ба штэ. Даваачин хүсэл гэдэг залуу. Сайн байцгаана уу? Анх удаага бичиж байна. Манай нэг найз ихээ шагуу ирэлтэй 3 байнцтай. Хүүгүүд нь аавтайгаа амар адилхан. Нэг өдөр нэг аавгаа тэдний дорж ирээд хүүхдүүдийг харж байснаа. Танаа хүүхдүүд хоорондоо ямар адилхан юм бэ? Яг нэг хэвийн бов шиг гэсэн чи. Яа, асайс. Яа, хэвийн бов бахраа. Манай хүүхэн нэг тэхгүй яахын нэг бовных юм чи. Яа. Нэрэл нэг л хэвэн нэг юм чи дээ. Йоо, ямар амар юм бэ? Нэрээ хэвэн нэг юм чи дээ. Нэг хэвнээс нэг л ижлэх юмуд гарах байх гэдэг. За, гүн цамбагүй ариун чулуу анжгаа гинэ. За анжаахан пост юм байна. Reflex гэдэг хэцүү. Манай Багнуурт байдаг нэг дүү тэр хүндээ хөөхөн фото студ ажиллаулдаг байсан. Тэгс нэг өдөр ажил дээр нь 2 цагтаа ороод ирж гинэ.
Оо хаширч барайгаад л ойр хавьд болсон үйл явдлууд ууж идэлтэй бодож итэл. Уучлаарай та зурагч нь уу? Манай задлангийн зурагч амарчсан юм аа. Та нэг задлангийн зураг аваад өгөөч гэжээ. Яана. Ямар амир. Эвгүй сонсогдсон ч өөрийг нь барьж өрөх гээгүүд нь баярлсан. Манай модов дуун дээр л өө тгий гिचж. Яваад очиж хөөхий нэг бурхан болоочийг задлан хийх гээд ширээн дээр тавьчихсан байна гинэ. Тэгээд задлан эхлэхээс өмнө нэг зургийг нь авчих гэж байна. Манай хүн дээрээс нь тонгоогоод за авлаа. Ямар амир. Инээгээр гээгүүн их юм. Ямар амир юу бэдэ юу. Бараг л инээгээр гэсэн биш үү. Задлангаар нэг инээдэн болж рефлекс гэж хэцүү штэй гэж. Оюун цэцэг гэдэг үсг өгчлөлтөд өгөн. Сайн нуцгаа нөгөө 0-оор шатаадаг хүн нэ гинэ. За. 0 шатаадаг түүхийн part 2 юм уу та. За ямар тач нөгөө 0 шатахад над руу чатж шатаж байгаагийн сануулсан ангийн банд маань тэр даруй ангийн группээр нөгөө оюун цэцэг чинь 0-оор шатаачихсан. Одоо ангиараа очиж 0 барьж өгөн ч гэх шиг бала юм яриад. За тэр ч яах вэ? Дараа нь мэдээж сумын 70 жил болж байсан болохоор наадмын өдөр ангиараа нийлнэ. Нөгөөх чинь бүр хуцаж өгч байна. Би ч муухай хараста дараа нь яах вэ? Мэдээж 12 дугаар ангиа төгсөж хонхны баяраа хийсэн хүмүүс чинь уун шүү дээ уун. Тэр байтугай бүр сумын ойлж байхад амар зүгтсэн. Үнэ чи сумын ойлж хахад уулгүй яах вэ ч та. Өмнө нь огт ууж үзээгүй хүмүүс тэр даруй хаалж эхэлж байна. Зарим туршлагатай гарууд бол сэмбэгээ эдлээж байна. Нөгөө далдаг маань харин ууж үзээгүй болтой миний хажууд сууж исэн болохоор намайг налаад л уунж байна. Би яагаад ч юм тэд нартай адилхан ууж байсан ч огт цогтохгүй байсан. Ангийнхан ч намайг туршлагатай энэ төр гэдэл. Гэхдээ яг жигнэсээ анх удаа л би ууж үзсэн шүү. Тусдаа даадаг хүн гэж байдаг гэсэн тэр нь би байсан юм багаас. Тэр жаахаа бусад маань нэмж юм авч ирэх гэж яваад хитгэн хүн үлдэхэд нөгөө унчихсан байсан чинь сэрж байна. Гэхдээ яг ч бүрэн ирүүл биш. Сэрээд л оюука би чамд уг нь сайн штэ. Шаарч сайн болгороо жорлонгийн хандуур барьж өгöd гэсэн юм байна л да. Чи л ойлгохгүй. Би шалгалт бүр дээр чамтай хамт суух гэдэг нь чамд сайн болохоор тэгэхээр чи надаас хуулах гэж байна гэж мэгээл ангийнхан бүгд л намайг чамд сайн гэдэг мэдээд байхад чи л мэдтгүү гэж сэтгэлийн ижлэг шавхан болоод гомдлоод би чичингүүрээд гиснээ дахиад тасраад утсан. Би догдолчихсан л үлдэж байгаа. Гэртээ хараад л ундаж чадахгүй нөгөөхийг ботоод л би өөрөө л мэдгүй бараг дотроо өөрөөсөө нууцаар сайн байсан юм шиг байна. Маргааш наадмын 2 дахь өдөр ангиараа дахиад л уулзлаа. Нөгөө банд маань ирээгүй байна. Асуусан чинь шаардсан орой ирнэлгэн. Би бүр догдчихсан оройг хүлээж мүлээгээл. Оройч боллоо, өнөөх маань ч ирлээ. Ангийнхан дахиад лууж байна. Харин би уунга нөгөөхөө ширтээстэй. Тэр өдөр надаас зайтай суучихсан байсан. Тэгээл байж байтал ангийнхан дуулж эхэлж байна. Өө би ч дагаж дуулаад уцсны гэрлээ асааж найгаж майгаал үнэн ороомоо. Тэгтэл нөгөөх ирээл миний ур зогсож байна. Бид нар тойроо суучихсан байсан. Дуулахтаа босчихсан байсан. Ирээд л оюука би чамд сайн надтай үерх үү гэхээр нь би уйлцсан. Ёо. Ангийнхаа ард дуулж яснаа үү гэж орилдоод би чинь тийм ороомоо орчинд байгаа юм чинь зөвшөөрд юм байгаа сте. Тэгээл үерхсэндээ одоо бид хоёр 3 дугаар курс хүүе. Жоохноор л байгаа юм байна шүү дээ. Тэр бид хоёр одоо хүртэл салж нийлэлгүй үерхэж байгаа. Сүүлд сонсох нэ эхний өдрийн уух юмд явдаг хэд албаар бид хоёрыг үлдээсэн. Сэрж сайн гэж хэлэхдээ жүжиж байсан. Маргааш өдөр нь ирэхгүй байсан ч бас жүжиг байсан байна лээ. Намайг өөрт нь сайн эсхийг мэдэх гэж л ирээгүй гэсэн. Тэгэхээр би яасан байх нь вэ? Жүжигт найрагцсан байх нь. Энэ бол миний 0-оос эхлэлтэй хөвчлөлтөө хайрын түүх байлаа. Жиж гэрлээ ихчээр уншуулна шүү. Мөөгийн ах мэдрэмжгүй гинэ. Гоёр. Тэгэж ярил постыг чи авдаггүй байж л дээ бүр тий. Пост авахгүй байх тал дээр бол амар мэдрэмжтэй шүү. За би ариун жирал гэдэг бүсгүй. За хагас жилийн өмнө тохиолдсон явдал юм а. Нуун дарж дэлгэхээр шийдлээ. Нэг өглөө би тунд хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчгөөд харих замдаа нөхөртөөгөө видео кал хийсэн шигээ 5 үг солиол явж байна. Нөхөр маань уул уурхаад ростероор ажилдаг тул эзгүй. Манайх шинэ байрандаа нүүж ороо сар гаруй хугацаа өнгөрсөн байлаа. За төд удалгүй гэрийнхээ өвдөнд чирлээ. Хаалга маань хурууны хийгээр онгоох тул хурууга дарлаа. Хурууны хийгэм тансангүй дохиогч байна. Дутуу дарчлаа гэж одоод эрхээ уруугаараа хоо гэж байгаад л дахиад дарав. Бас л болсонгүй. Гэр дотор том маань баг дүүгээ хараад байж. Ямар сони юм бэ гэж одоод нөхөрлүүгээ хэлэнгүүтээ хонхоо дарлаа. Юр тайлж өгөх шинжвэ чимээ анирч байдгүй.
том хүүгээ чихвч зүүчээд утсаа оролдоо сонсохгүй байгаа юм байх та гэтэл нөхөр маань кодо хийгээд орцгоо хайнаа гэж байна. Нөхрийгээ хэлснээр кодо хийлээ. Код нь бас л буруугаар зогсохгүй хаалганы тохиолдолд дуурайд сүйд орцоор нэг чимээ анир боллоо. Санаа зовсон би давхрынхаа айлууд руу эргэж харангаа хаалга чанга гэж тогшлоо. Бодол хөшүүд маань намайг хаалганыхаа камераар харж байсан бах уу. Нөхөртөө уурлахшхам ховлоо энэ нэг юм чи ингээд утас оролтгоороо ухаан мэдрэлээ алдчихдээ штэ хаалгуудаа дугарч байгаач мэдэхгүй аль би утас руу залгаахыг салга гэ том үгийн дугаар руугаа залглаа хүрүүгээ залгасан. Хэсэг дуудаад авангууд нь үгийн сүгээг аашилж гарлаа. Гүй чи одоо хаалга үдэ тайлдаг юм хаалга чинь зөндөө зөглөө штэ утсаа үзгээрээ бүр нэг ухаанаа алдчихдээ юм а гэдэл. Тайлбар сонсохын зардалгүй загинж гарсан. Хүү маань өө ээж за одоохон гэдэл яарсан шинжтэй хаалгаараа гүйж байгаа бол та. Айл хурдл баахан зогслоо гэж бийж бохомдонгууд тэгтэл төд удлаг ээж хүү маань ээж та гадаа байхгүй штэ гэж. Бийж гайхаал юу блэ гэж хөмсгөө зангидаас та. Тэгээд би хаана байгаа юм өгц юм уу хаашаа ингээд уурлагтаа зэрэгцээд бүр шок. Тэгсэн зүүд биш л байл та ухааны бодох зур ээж гих чимээ гар юу блэгээ чихнээсээ уцаа олтутал доод давхраас хүү маань ээж гэж байна. Үгүй чи чинь гээд дээшээ хартал 5 биш 9 номерын тоо өмнө дураад л гайхц намайг харж байна. Тэрхүү орон зүрхний хим алдагтаад явчихсан тэр зүрх бүр пал хүүдий ямар нүдний булаатай юм хийчвэ хүн амтан харчаагүй байгаа даа гэд эргэн тойрноо хулгай нүдээр нэг шалгачаад бошуухан доошоо бодол хүү маань та чинь дээр юу хийгээд байгаа юм гэсэн гэрээхээ хаалгаар толгоогоо цуулгацсан байж байна. Тэгтэл дайны хажуугаар дайчин гихчээ нөхөр маань залах уу. Би ч уцаа салгаад хэд хоногоор таг болчихмаар санагдаад ичээд яаж хэлнэ гэж бодоод дуудуулж авлаа. Намуухан хоолоогоор байна уу гэсэн чинь нөхөр яасан гэртээ ор чадвал гэж. Би ч санаа зовоо дотор балбагнаад саяхан л дотор хүнээс ирээцэн явж исэн хүн чинь хонь цаашаа. Харин айл андуурччээ. Дээд айлын хаалгыг самрааснаа мэдсэнгүй яана гайгүй байгаа гэд асууж ин тэр. Бандсан хүн бавгаа ална гэхчээр нөхрийгээ бас зэмлэхээ марцсангүй. Чи тэгээд өөрөө дээшээ хитрээд гарчлаа ин тэр гэж хэлэхэд яад чамаас олж явахгүй юу гээд байгаамаа. Тэгснэ хүн бүтэн хэлээрээ заа юу гэр бүлийн нууц шүү гэсэн чинь нөхөр маань бурхан минь гэж хэлэх үг нь олдохгүй байгаа бол та хэсэг дуугүй болж ин тэр. Бодвол цаашаа инээсэн байх. Нэг ийм том андуурл болсон юм хорвоо гэж азар дээдэл хөнгөө ээж таарсан. Гэхдээ намайг мдэггүй бах уу эцэст нь гэж хэлэхэд гэр бүлийн нууцаа нэгж сөхөж ярилгүй сайн хадгалсан хань хүү хоёртаа бол баярлалаа хайртай шүү гэжээ. За, Кагояма Тобео гэдэг сонсогч сүнстэй онсон гинэ. Энэ яг Японд байдаг атай тэр нэр мэрнэ. Энэ яг Японд сүнстэй онсон. За, ямар амар юм бэ? За, 2015-16 оны үед юм аа. Ах маань Дархан хотод сүмийн номлогч хийдэг бөгөөд сүмийнхээ 3 давхарт 3 өрөө байранд амьдардаг байлаа. Гинэ. За. Манай дарханчуудаа ийм том сүм байдаг юм бах та. За, тэр зүүн нь семинар болж ахигч хоёр 4-5 хоног явхаар болоод би дүү үеэлэгч хоёртойгоо хамт ахыхаа 3 хүүхдийг харж өгөхөөр очивоо. Сүмнийх гой ширээний тенс, тоглоом дүр өрөөтэй, томоо семинарын танхимтай хүүхдээсэн болоош тэрүү тэнд нь нуугдаж толох дуртай байлаа. Эхний өдөр их жаргалтай өнгөрөв. Тэгсэн шөнө нь дүүтэйгээ унтаж агаад 0 орохоор сэртэл гэр нэг л хүүтэн том өрөөний цонхны урд өндөр цагаан зогсож байна. Миний унтаж байгаа өрөө хаалгагүй том өрөөтэйгээ шууд залгаа. 0 нь заавал том өрөөгөөр дамжиж ордог. Босго гэсэн хүүтөөс гараад хөдөлж чаддгүй. Хүншлээ толгой дээгүүрээ нөмргөөд сүнс сүдргээчийг нь харчихуу гэж бодоод хэсэг хөвтөөд дахиад харлаа. Алга болох нь битгий бүр хөдлөөд өгөхөд байна. Хөл гэж юм байхгүй. Хөшиг юм уу гэхээр хүншиг дүрстэй. Гадаа гудамны бүдэгхэн гэрэл цаашаа харчихсан хоёр тишээ найгаад ядаж байхад дүү шүдэ амар хавирдаг. Шүдэ хавирах болгонд нөгөөх маань хөдлөөд яг тэр үед гинт тенсний бүмгний чимээ дуграал золтоод ухаан алцчлаа үүр цайлглаа. Юу 0 орох орондоо хавчхан живтэд өглөө хамаг би өшчихсөн хөдөлж болтгоо. Нөгөө сүнс яасан гэж юу? Яахав те бэр өвч маань их өндөр хүн ганган цагаан халаадаа тайлаад цонхны урд үлгүүрт тавьчихсан байж л те. Нөгөөх нь шүний хүүтэн салхинд хөдөлж намаага нэг сайн айлгсан байдаг байгаа гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өвд бидэнд туулааны зурагтай овёс нээсүү хамтран ажиллаж байна. За өглөөний одоо ер нь нэг өглөө битээ өлөн гараарай гэж айгүйх эмчнэр зөвлөдөг болсон байлээ. Гэхдээ ингээд өглөө юм идүүлэх гэхээр хүүхдүүд юм идэхгүй байна бас. Идгээд загнаад идэхгүй юм идэхгүйгээд. Тэгээд энэ шоколадтай овёсны сүг найруулад өгчүүл их дуртай ууж ийн. Тэгээ эн чинь айгүй үеиг юм биш үү те. Яг үнэ. Тийм юм байлээ. Овёстой сүв бол биш.
овёосноос гаргаж авсан сүү тийм ээ одоо манайхан сүүлийн үед ургамлын сүү их уудаг, ургамлын гаралтай сүү их уудаг болсон шүү дээ тий. За тэгээд ер нь бол 180-аас 200 м яг нэг аяга өөрөө угаасаа ингээд аягтай байгаа. Та ингээд хэрвээ магадгүй ингээд хүүхд чи яарад игэлдээ хичээл рүүгээ тий. Тэгэх юм бол эн чинь угаасаа юм кофений аяг шиг юм аягтай байгаа шүү дээ өөрөө бүр халбахтай байгаа. Тэгэхээр тэр дотор сайхан найруулж өгөөд таглагийг таглаад бариулаад явуулчих л та. Тэгээ сайхан замдаа уунуу, хичээл дээр очиод уунуу тийм ээ. За тэгээд ер нь бол нөгөө нэг овёс болон чай уртай овёсны сүүн яг таны өглөөний цайны шилдэг сонголт болж ойлгож болно. За тэгээд хүүхдүүд бол шоколадтай сүүнд илүү дуртай байдаг. Тэгээд эрүүл амьдралыг эрхэмлэгч хэн бүхэн бүх насныхаа хизээж хаан чирлэх боломжтой байгаа шүү. За тэгээ сүүлийн үед нөгөө лактозод дэсвэргүй хүн гэж бас байд юм байна. Энэ нь болохоор нөгөө малын гаралтай сүүнээс харшлаад байдаг. Шингээж чаддаггүй. Тэгэхээр ийм хүмүүс бол сүү умаар байвал энэ сүүг, овёсны сүүг ууж болох юм байна. Тэрнээс гадна мөг ийм байгаа. Одоо нас явах тусам бидний нөгөө бодисын солилцоо муудаад тэгээд ингээд сүү тарагны одоо тарганы одоо нөгөө лактозыг ингээд задалж хүчрэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ өтгөө хаталтч гэдэг юм уу. Уулноо сүү тараг сайн штэ тий. Тэгээд тийм болохоор одоо би жишээлбэл ингээд усаар ингээд одоо шингэлж уудаг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ургамлын гаралтай сүү уух юм бол ямар ч асуудалгүй гэсэн үг. Ер нь бол. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 90 54 54 гэдэг дугаараас аваарай. 90 54 54 44. За тэгээд овд бидэн цэгмэн гэж бас орж болно. За Shopee цэгмэнээс бүр хүргэлтээр авч болно. За тэгж болно. CU-дагаа E-Mart, Оргил, Номин, E-Mart, F супермаркетуудаас судалдаа авах боломжтой. CU бол өстой хаа сайг байгаа штэ тий. Тий, Номинд айгүй харагддаг юм аа. Тий, чи ингээд шоколадтай бор тэгээд нэг юм оранж өнгөтэй байдаг бас. Тий. Тэгээд угаасаа ингээд андшгүй хөөрхөн туулааны зурагтай, цагаан туулааны зурагтай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өвд бидэн туулааны зурагтай овёсны сүү хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, Баттөвшин Дэлгэр сайхан гэдэг залуу. Хуваалцмаар санагдаад гинэ. За, Trust гэснээс манай нэг герман найз Монгол багшилж байсан юм аа. Хотод байхдаа Trust авч идээ дасчихсан. Хамгийн анх дархны мэсүүдэд багшлахаар томилогдоод. Очоод хүнсээ авах гээд дэлгүүр ороод хямаа яагаад олдохгүй болохоор нь худалдагчаас асуусан гинэ. Trust байна уу гэж нэлээд хичээж олон хэлжээ. Нөгөө худалдагч ойлгоод дагуулж яваад касснаас Trust хайрцгаар заасан гэсэн. Бонус материал. Манай герман надаас хав өндөр бараг 200 см, 130-аас 140 кг нэлээд зузаан ирэл дээ. Заасан юм нь уг нь юуг нь мэдэхгүй хайрцгаар нь барьж аваад гаднахыг нь уншиж дотроос нь нэгийг гаргаж сая бэлгэвч болохыг нь мэдэж буцаан тавиад нөө гэд хоёр алганыхаа хооронд хямны хэмжээ авч ийм гэд өрөөсөн алгаа хагас саран хэлбэрээр хямны тойргийг үзүүлж ийм Trust гэд амаа анга нүдэн бүлтийн гатсан гэсэн. Гэжээ. Нүүдг нэг л амар том сайзын Trust гэж амар тий ийм том Trust. Алтууийг вандан гэдэг сонсогч өгчлөөд өгөн. Сайн байцгаана уу? Нэг хөгжилдөөж гэхүү түүхчий гэж бодлоо. Манай ахын маань 2 найз бид дөрвүүлээ. Өөр хангаа аймаг руу 8 их гээд зээл 130 машин дээр гурил будаа ачиж аваад гарч өглөө. За Өөр хангаа хужир тавьж явж байсан чи ахын маань таньдаг айл найр хийж байхдаа таарчтэй. Манай ах уу балгуулж балгачдаг гэр. 2 найз нь угаасаа хүнд гараад нэг нь бантаа очтоо гээ гэдэг ах. Тэгсэн нөгөө айлын хүмүүс та нар найранд ороод гар гэж салтгүй. Ах маань ихэндээ бид ажилдаа яваа энэ гэсэн чи нөгөө айлын хүмүүс та нар орохгүй бол бид өстө гомдон шүүгээ болтгоо. Гуйсаар байгаад манай гурыг найранд оруулахар боллоо. Манай 3 аврагч орж явчихлаа шүү. Би ч өдөржин машин дотор хөвтөд хүлээгээд байдаг. 300 байдгүй дээ. Гэрээс манай 3 аврагын дуу улам чангараад дуулаад дэмбэдэл байгаа бол дуу нь улам чангараал юм шүү. Би ч хэд дуудаа орж нөгөө 3 аваад явъя гэсэн чи явдггүй дээ. Сүүлдээ шүн дөнд өнгөрч явах үед айлын хүмүүс гарч ирээд миний дөө ах нарыгаа аваад явчих тэхүү. Би дамрамаар байна гэж бас. Тэгэхээр нь гэртний яваад орсон чи манай 3 хүнд гар гэрээ хомрыг эзэлчихсэн. Бантангийн ах аягтай арх барьчихсан хүмүүсийг шахаад сайхан дуулын найрлыг саалтгүй дээ. Буруу зүв баруун солгоо хоолоогоор дуулж байна гэж орилсаар байгаад тэр айлын хүмүүсийг бүр залхаачгаж нөгөө айлын хүмүүс үү тавьсаа жахаа хэсэг чавлдаа суучихсан. Манай 3 гэрээ хомрыг эзэлчихсэн. Айлын хүмүүстэй
нийлж байгаад арай хийж нөгөө гурыг аваад хөдөө хээр гараад унтсан. Тэс чи манай бандангийн ах машин дээр ачаан дээр унтсан чинь өглөө хувинтай товууд нь толгоог ээгээд унтчих. Үсээр нь дөрөв машины тослох байдаг товууд наалдаад үс нь өрөөгөө босчихсон. Хачин царай зүстэй амтан босч ирэхээр нь үхтлээ инээж илээ. Манай 3 аваргын паянгууд зөндөө байд юм аа. Хүмүүс сонирхолтой бол өөртөө бол аврагуудад тохиолдож байсан хөвжөлтөд үгээсээ бичнэ. Маргааш нь би тэр айлын хүмүүсийг бодож ганцаархнаа баахан инэв. Зүв зүгээр мөрөөрөө явж байсан хүмүүсийг ороод гарахгүй бол гомдон шүү энэ гэсээр агаад оруулчихад сүүлдээ нөгөө гурав нь явж өгөхгүй дасарч өгөхгүй дуулаа суугаад ахаар яасан бол доо гэж бодогдоод гинэ. Яа, ийм ахна нэр байдгийн шүү. Бүс тэр тэгээд ямар ч мэдрэмж байхгүй. Найраа дуусах гад ахад дуусахгүй. Хүлдүү. Угаасаа гостой юм чи ямар юм мэдтий. Өдөө ингэж хилээд ахад ойлгохгүй тэр чинь. За одоо ингэ өндөрлөе. Ваа тгий. Тэгэл яваад. За. Дашнамжил торж сүрэн гэдэг залуу. За. Оюутан байхад нэг ороо хичээл тараал гарсан. Багийн үед хоёроос бусна. Яах ихин зураг бол тараад алга болов. Уул нь тэгдэггүй. За харитаа гэж гарсан. Багийн маань хоёлоо жаахан суух уу. За муу сугууд бүгд явчлаа л гэж. За тгий хайчих уу гэж алхаж байгаад 4 замын монитрын руу орлоо. Ганц шил юм 2 пив аваад тулгаал хуслаа. Тэгэл тойруулж хараад өнөөдөр хосууд ямар олон байна гэж яриад ууж байсан. Манай хүн бүжиглэнэ гэж боссноо. Удалгүй хүрээлэрлээ. Хөшөөл гэж. Яасан гэсэн. Өнөөдөр Валентин байна штэ. Чив тэрэг гомо гэж бодоод байна гэж авсан. Гарья гэл яг гарах гэсэн. Ганц шил юмдаа хорхотоод хүүгнүүдээ сонирхсон, гайхсан, шоосоо харсан тор хоёлаа дуустал угаал гарсан. За Дашка гэдэг сонсогч унгас гинэ. За. Охин бид гурав, охин эхнэр бид гурав нэг удаа ачлал хөтөлбөрт явж яваа. Тэгээ би охиноо тэрвэрцэн явж ирсэн. Ягаад тэгээ унгахгүй юу? Тэгсэн охин аавтаа унгацсан уу гинэ. Үгүй л 4-5 удаа асуулаа. Гүрээгээл л амар олон хүн хялам игээл аргагүй шүү үнэртэй байгаа юм чи. Эхнэр хажуунаас тэнгээ хүлэн зөвшөөрөөд наад хүнээ дуугаа олгооч гэж байна. За аав унгасан юм а гэсэн чи манай охин тэр та унгасан дээр түрүүнээс хойш гүрийгээд гээд бараг 100 хүнтэй дэлгүүр чангаар хэлдэв юм да. Тэр үед би Каспар сүүн шиг газар даваад яваад орчмоор санагдсан да. Лайфа гэж гинэ. Нэг шүрээгээд нэг айгүй гоё хчээд гэсэн аахгүй юу. Одоо ер нь бол хашаахан махын үед. Гэтэ гой мовын ингээд загвар өмсгч байсан айгүй гоё ихч. Яг би нэг ярьдаг ус намайг нөгөө оюутан байхад манай байнгын өрсөлдөл орж ирээд ихтэй нэг Coca-Cola Valentine's өгдөө гэд ингэж ярьж бардаг. Айгүй гоё ихч заяа. Тэгсэн чинь нэг өдөр станаар амар бухимдахгүй орж ирээд яасан бэ шүрэгч гэсэн чинь ёо стасаа ямар гэлчин дээр байчсан чинь нөгөө гэр бүлэрээ ингээд нөгөө визэнд орох гол очрлж байсан гинэ тэгсэн чинь бас охин нь асал 4-5 настай. Тэгсэн чи амар гоё ихчтэй. Тэгсэн чи тэрүүгээр нэг бас амар чангаар ээж та сая унгацсан те гэсэн. Яа. Марк тэрд стресс. Сэтгэл зүрсээр очгоор хэмжээд очсон байгаа байхгүй юу? Тэгин штэ ч тийм сайхан өсгөөч чинь. Тэглгүй яадаг ёо. Би хүртэл өмнөөс нь ингээд нэг юм хачин болоод байгаа чи. Тэгээ би та тэгээ үнэхээр унгацсан юм шиг. No гэдэг. Яа, хүмүүстэй амар харсагс нөгөө айгуу гоё эмэгтэй штэ тий. Би л австай шууд уйлал он. Сэтгэлээр унаал. За, наран тэнгэр гэдэг үсгүй. За. Үдийн ачир нэвтрүүлэгт та нарт энэ өдрийн мэнд хүргье. Би яаж хийгээд инээдтэй зүйлс хийх ч юм уу, нэг бол өөрөө ч мэдлгүй инээд хүрхээр юм ярьж чад байдаг хүн л те. За тэгээд эхнээс нь санаанд орсноо чадан ядан сийрүүлье. 1. Цэцэрлэгт ажиллаж байлаа. Тэр үед бүх багш нараа англи хэлтэй болох зорилттой байлаа л да. Сурлаа. Сарч илүү хэд хоног сураа жижиг өнөмлөх авсан. Дүнч гайгүй. Тэгээд нэг ороо найз залуу маань тосч ирээ цуг алхлаа. Би ч англи хэлний курс сургалтаа амжилттай төгснөө гайхуулаад яриад явж итэл өнөөх маань. Чи тийм мундаг юм бол тэрийг унш та гин. Харсан чи бөө англи үсэг. Эхнээс нь галиглаад уншаад эхэллээ. Кимория. Кимория КТВ гэл. Тэгсэн чинь өнөөх маань баахан инээс нь битгий удлаа яар хиймэр кабелийн телевиз гэж. Хамт баахан инээс нь эцсэндээ цаашаага хэсэг дөнхүүрч явсан шүү. За хоёрт нь Солонгост очлоо. Ганц 2 хил зарим нэг ёс заншлаас нь сураал. Нэг өдөр такси барьлаа. Суул гэж байна. Шурдгаа суус. Гэтэл жолооч хөдөлдөг бай.
их олон үг хэлчих шиг боллоо. Заримыг нь ойлгосонгүй. Явах газараа дахиад хэллээ. Жолооц залуу инээсэн чигээрээ над руу нүрээ ойртуулад бүр тонгоогоод хэллээ шүү. Би дотор тавьчтаал бие хүү тэргээл гигэн цагаан өдөр бла бла юм бодон биеэ хураан нүд том болоод арагшаа гидих зур жолооч залуу хаалгаа онгоолгоод доошоо заалаа. Бурхан гончиг сумлаа. Миний чирж явсан 2 таавчиг гадаа цементэн хашлаган дээр зэрэгцээд байж байдаг шүү. Ээжээ гэж хаширах шахаж байсан би. Гэснэ таавчгаа аваад камсамны да. Ёстой аргагүй штэ. Солонгос чинь гуанзанд ч орсон, хаашаач орсон хутлаа тайлаад байсан юм чинь. Их л хурдан дадал болсон байдаг шүү. Бас л миний нүур халуу оргиж улааж эхэлсэн дээ. Дараагийн бичвэр хүртэл баяртай. Тэгээ таксин цухтаа таавчгаа орчих юм уу да. Таавчгаа тайлаад орсон юм байна тий. Тийм байна. За. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ондоо ирээдүйг олуулаа бүтээ. Ондоо хамтран ажиллаж байна. За ондоогийн ер нь бол нэг таны утасны төлбөр хэд гардгийг нь бол хүмүүс мэдэхгүй байна. Минийх бол 14915 гардаг. Тэгэхээр би жишээ нь одоо энэ 15000-аараа ондоогоос дугаар аваад цэнэглэе гэх юм бол 15000 төгрөгөөр за 50 ГБ дата за сүлжээндээ хязгааргүй ярина бусад сүлжээ рүү 50 минут ярих хэрэгтэй болох юм шүү. Үгүй байж та чи юу дараа төлбөрт юм уулна? Минийх үү? Хасалсан. Хабрид. Тэгэхээр одоо нэгжээр цэнэглээд датагаа болохоор мөнгөөр авах юм уу? Дата дагалдаж ирнэ. Тэгээ нэмж дуусчвал дата авна. Гайхалаа шүү. Миний төлбөр чи 50 мянга гардаг байхгүй юу? Хөөх. Юу 10 мянгаар зочлоорсон. Энд гэхдээ чи ондоогоос 20 мянгаар авчвал үлдсэн 20 мянга надад өгч. Тэгээд яг 50 гараал явчихлаа тийм чи. За тэгээд одоо эн чинь 9000 гэж нэг сонголт байна. Тэгээд 15000 гэж бас нэг сонголт байгаа юм байна. 20000 гэж бас сонголт байгаа юм байна шүү дээ. Тийм зүгээр. Хүүхдүүд бол 9000 бол хангалттай шүү дээ. Нөхдөд датаны гуйлгачгуудад бол. Тийм шүү дээ. Тэгээд энэ чинь бүр 30 ГБ дата гэж ах чинь тий. Биднэрт чинь амар надад бол 5 ГБ л ирдэ шүү дээ. Тэгээд бодохоор 30 ч өстой. Би бол нэрээ бараг насаараа хэрэглэнэ энэ 30-ыг. Тий. За тэгээд ондоо цэг имэн гэдээ ороод үзээрэй. Тэгээ ондоогийн хэрэглэгчид бол өөрсдөө нөгөө 66 руугаа залгачтай юм байлээ. Хэрэг бусад сүлжээнээс ороо та одоо би ондоогийн хэрэглэгч болёо ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол 1866 гэж залгаараа 1866. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ондоо ирээдүг олуулаа бүтээ. Ондоо хамтран ажиллаж байна. Баярлалаа. За энэ сонсогчийг чи заавал хэлнэ. Яг штэ. Япон ханзаа шүү манайхаа. За Япон ханзаар нэрээ бичсэн сонсогч. За сайн байна уу? Нэг түүгээс аваалцах гэсэн юм аа. Өмнө 100 бэбитэй болоод аав нэг хөөхөө хувь эрдэнэ гэдэг нэр өгөө. Яг тэр оройн нь өвөө залгаж таарад хүүхдээ ямар нэр өгөө гэхээр нь аав нь хувь эрдэнэ гэж өгсөн гэхэл хэлтэл урдаас өвөө. Юу вэ? Юу балаа нэр вэ? Хин өгсөл гэж байна. Манай хүн яг хажууд нь сонсч байсан гэлхүү. Тэгэл ээж өтөөр ичээ санаа зовоол байж байгаа л юу нь балаагаан гоёл нэр байгаа зүтэй л гээл. Тэгсэн урдаас юу нь гоё агаан шал тэнэг нэр гээл гүрийгээд. Тэгэж та юу гэж сонсоод байгаа ингээд асуусан чи хувийн хэрэг багтаа яа тийм балаа нэр гэж авдаг байгаа. Тэгсэн бид нэр саваал онц тэгэж сонсоод багтаа яах гинэ. За хувийн эрднийг хувийн хэрэг. Мөгийн мөнх гэдэг сонсогч. За Тусгай салаа киноны 2 дахь давталтын үед 3 настай хүн маань анги алгацлагыг үзэж дуусгасан юмдаг. Киноны дуунаас нь цөөхөн хідэн үгийг л зөв сурсан. Бусдыг нь өөрийнхөө сонсголоор сурсан юм аа. Дуулна шүү. Яг дуулна шүү. Би дууг нь бол мэдэхгүй. Тэ чи дуул та. Тэр ямар дуу вэ? Яагаад нэг мэдгүй одоо санахгүй байна. Ямар ч гэсэн манай хүү бас айгүй өөрх ингээд зургтны юм очиод ингээд жагсаад тийм үү. За тусгай салаа алхам тугийн доор жагсан ч илүү нэг тиймэрхүү дуу. Тэр усны төлөө зарцгай загтчих биш юм уу? Наад ч нөгөө дэндв дуулдаг байхгүй юу? Тэг киноныхын дуу биш юм уу? Үгүй мөн дэндв чинь киноныхын дүрийн нэрийг хэлээд нь штэ. Дэндв гээд нөхөр надад санч тоглолдог. Тэнгүүд дэндв чинь нөгөө хөдөөний нөгөө улаан туг гэлээд жирдэг нөхөр байхгүй юу? Тэгээ тэр дуулдаг дуу. За хаахад бид дингийн байцаа. Нэг хүүхд нөөргөрөд болж байгаа нэ. Хаахад бид дингийн байцаа хашуу бол далуухан өвтөөд гинэ. Чаасаа алида харъя. За хаахад бид дингийн байцаа хашуу бол далуухан өвдөөд халин цаана хатуулчин хэлчүүд хал зайдгүй тусгайгийн дайжтаа гинэ. Яа юм энэ мүүлэртэй нөгөө тусгай салаа алхан тугийн доор жагсан чинь тусгай салаа ахна гинэ. Тугийн доор жагсан тусгай салаа тагшна гинэ. Туусан цаасыг савнаа гинэ.
За энэ дууга дуулахаараа аавынхаа ухтлыг өмсчгөө чанга дуулаад л ноно номхон гэж агнэ. Ноно гэдэл доод айлынхныг орж иртэл хөл тавиал алхаж өгнө. Тэр жилээ нүүх болоход манайхыг нүүлгсэн хүмүүс танаах чинь айл биш зевсгийн агуулах нисэх хүчин айрмын автогарааж юм биш үү? Битүү онгоц машин буу зевсэг гэд шоолж байсан юмдаг. Өөнөр дууны зөв үгийг дорс ирүүлв. За харахад бид энгийн байл гэж гэдгийг хахад бид дингийн байл заа заяа. Хацар бор дараахан өгөөд гэдгийг хашуу бол далгуух нь өвөөд гинэ. За харин цаанаа суусан ирчүүд гэдгийг халин цаанаа хатуушин элчүүд гинэ. Халрах айцгүй тусгаагийн дайчтаа гэдгийг халис айдгүй тусгаагийн дайчтаа гинэ. За. Би энэ хинэ ганц нэг ангийн л нэг юм хагас тутаа үзчихсэн юм байна. Хөгжилтэй явдал гинэ. 2007-8 оны үед 9 илүү 10 дугаар ангид байсан санагдана. Ангийнхаа хамгийн дараахан охид гэсэн тодтголтой дөрүүлээ нийлдэг байлаа. Нэг удаа эрүүл мэндийн хичээл дээр хүн болгоны ярихаас жичдэг бэлгийн замын халдвар төвчнүүдийн талаар баг болж бие даалтыг даалгар өгд юм байна. Бид дөрвч нэг ог болоод хийх гэсэн хиндмэнч компьютер авахгүй. Байсан ч нөгөөхөө яаж хайхаа мэдэхгүй ядаж байхад тэр үед интернет кафе ч ихэж юу ч гэсэн муу авчихгүй тулд уртцаагааны уртхан байсны кафед ортол суудал нь хүн ихтэй. Дээрээс нь яаж яхаа мэдгүй болохоор толгой компьютер дээр суудаг ахаас дүлгнэж гуйгаад л хэвлүүлж авахаар дөрүүлээ тойроо зогслоо. Толгой тишээлээ сайх хийх бодогдоос тэгж байдлаа асууж байна. Ах, цаг үтэн байна ах уу? Би дөрөв ави ах доохоо нах уу ави тэмбэ нах уу ави аха хичнээн өвчээсэн бүгд тэр бид дөрөв бүгдийг хэвлүүлж аваад гарсан. Одоо бодлоор тэнд сууж исэн хүмүүс донд ахыг мангар эвгүй байдал тэгээд гарсан их санаад байдیں۔ Уушлаарай ахаа гинэ. Тэр нь өгөөд байгаа маш. Цаг үтэн байна ах уу? Бараг зараад байгаа юм шүү. За, сайн байна уу? Сайхан аварчж байна уу? Хөгжилтэй гэж санагдвал нэр нууцлаад уншаад өгөөрэй. Би Америкт охинтойгоо амьдард юм аа. Охин маань монгол хэлэндээ тааруухан байж үлээ. Одоо бол том болоо сайжирсан. 2000 оны дундуур цагаан сар төгөж байлаа. Би яах хүний нутагч гэсэн өөрийнхөө хэмжээ тэмдэглэнэ. Тэгсэн буузаа хийгээд борцгаа ээж байсан чинь ээж өрдөг боовны баяр болох гэж байгаа мó гэж асуусан. Гин. За хоёр дахь нь бас нэг удаа шүлтээ хоолнд нь хоньны сүүл хийчихсэн чинь энэ юу вэ гэж асууж. Тэгэхээр нүннийг л хэллээ. Тэгсэн чинь харин өөдөөс би хоньны бүксийг чинь идэхгүй гэсэн. Гин. За гурав дахь нь бас нэг удаа ээж хоёлаа шавхаагаар юм хийдэг газар очие. Гоё юм хийх үү гэж асууж. Эхлээд би нэлээд гайхаж бодож байгаад юу юм гэсэн чинь хүмүүс гоё юм хийдгээ гэдэл. Тэр нь тэгсэн чинь юу гэсэн гэж баримлын шавар байсан юм байлээ. Маш их баярлж авдаг шүү танаа хамт олон. Ялангуяа үдийн ачирт. Та бүхэндээ жаргалыг хүсье гэж. За тэгтээ одоо ч гэсэн нас биеийн төрцөн мөртлөө Японд айгүй олон жил ажиллаж амьдарсан. Тэг угаасаа бүр баг байхасаа л очсон юм байл л дээ. Тэгээд бас намайг бүр шокруулсан шүү дээ. Юу нөгөө нэг хоньны нөө хөл хэсгийг яах вэ гэж хэлвэл тэгээд тэр сүүл мүлийн бас яг тэгж бүкс гэж ярьж ил угаасаа. Арахгүй. Одоо баг энэ Монголда байгаа хүүхдүүд ч баг заримд тэгж яар. За 2005 он байхаа гинэ. Манайх Баян шуунд амьдардаг байсан. Манай хашааны мод муудаад ээж маань янзалж хад гээд бид залхуураал хэд хоног явбаа. Өглөө гараал орой өрөө дамждаг. Тэгээл нэг амралтын өдөр яг янзлан гэж төлөвлөөл хагасайн ч боллоо. Өглөө босоод дэлгүүр гарлаа. Тэнгэр жаахан үүлэрхэг баг зэргийн салхитай бороо орох шинжтэй. Тэгсэн тэхийн зөксөөлдөө манай тентгийн хідэн аагийн ах нар цуглдсан байх шүү. Тэхийн зөксөөл гэж юу? Дэлгүүрийн хажууханд нэг өвс ихтэй газар байдгийг гинэ. Аагийн эд маань тэнд очихоор эхнээсээ тасраад унанда. Тэгснийг таньдаг ах дунд нь байна. Сайн уу ах л гэлээ. Ааш намайг хараа дүү хайж гэж аван ажиллан сайн уу гэж байна. Би дотроо гял сэтгэл хашааныхаа модыг янзлах гээд явж гинөө л гэлээ. Тэгсэн ах надаас хурдан сэтгэж шүү. Ах нар нь янзлаад өгье нэг юм аваад өгөл гэж байна. Би ч дотроо олон тав үгүй шууд үн хүсэн тодорхой түс ярьлаа гэж бодоод тэйлдэ ах гэлээ. Ямар арх авахын гэсэн хараа авнаа л гэж байна. Би ч дэлгүүр ороод тэрийг нь авчаад гараад иртэл дөрүүлээсэ. Тэгсэн ямар ч ажлын ард гарчгаар шийдсэн хардтаа тавангаралцсан байх шүү. Тэгээд нөгөө эдигээ дагуулаад гэрлөө явлаа. Гадаа салхи ширүүсэж бороо орох шинжтэй. Гэрийн гадаа яртал аагийн ах маань нөгөө юм өгч халаал авахгүй бол дотор муу айл гэж байна. Чи ороод багжаа бэлдчих ахнар нь дотроо засаад хүлээж ил гэж байна. Тэгээл нөгөө юмаа өгөөд аяг авах уу гэсэн өөртөө аяг нь бэлэн явдаг юм байна өө. Тэгээд дотроо нэг л их хүнд их ажил
хүнд их ажил болохоос 6 хонд хагас цагийн ажил гэж бодоод аль хадаас юмнуудаа бэлдээл гарлаа шүү. Тэгсэн яс. 2 нь нилээн муцс. Нөгөө 3 нь ер нь хаалцсан байш шүү. Тэгээ хөглөж эхэлсэн. Цаг 30 минутын ажил болсон баг. Гадаа ядж байгаа салхитай борооноос өмнө амжуулчих гээд манай ажлын хамт олонний нэг нь уйлаад. Манай ажлын хамт олон Яг тийм да. нэг нь агсан тавиад, нэг нь барьсан банзаад ийлэхгүй салхин савж унаад их юм болж яж дуусгасан да. Тэгээ тэр явдлаас 7 хоногийн дараах гэрлөө харих гээд явж байла. Гадаа амар шуурхта машины хаалга савч гээд нэг жижигхэн хүүхэ хийсэд явж байхад нь хөргөж өгчөөд хүнд их тус болоо доо гэсэн юм бодоол явж байла. Тэгсэн нөгөө дэлгүүрийн хажуугаар гарах гэж байтал дэлгүүрийн хашаа нурчих гээд манай нөгөө аагийн ажлын хамт олон хашааг нь нураахгүй бөөнөрөө дүршээ зогсцаа. Бүү өстө дайны баатрууд тэр их шуурган дунд ажилд буцалж яа шүү. Нөгөө ганц банц дийлэхгүй хийсэдээсээ хаанаас аач болсон амар том гойлон барьж ирээд хашааг тулж тавиад хатх нь хадаад тулхан тулаад хизээш нурхааргүй хан хэрэн болгочлоо. Тэгээ ганц хашаач янзалж чадахгүй согтуу удан гар гэсэн миний бодол арилж шуурган дундах баатарлаг явдал гэсэн сайхан кино үзээд харьсан юм да. Жич нөгөө том гойлон манай хашааг янзалж байхдаа гадаа орхисон гойлон байсан. Манайхаас нилийн зайтаж жичийн жич ариг зээлдэг дэлгүүрийн хашаа нурдгүн бэлээ. Миний пост уншигдвал их баярлнаа дандаа сонсдог хайртай шүү гинэ. Нөгөө нэг арх зээлдэг дэлгүүрийн хашааг хамаагаад байна шүү дээ. Тийм байна. Бас их учиртай наа. Тэгнэ надад. Тэгээ бүр тэдний хашаанаас үлдсэн гойлонг нь аваад ашигласан байгаа ёстэй. Энэ одоо ойлгож энэ. Яа, тэгэлгүй яах вэ? Яасан ямар гоё нэг юм баатарлаг юу гаричтэй гэж бододсон байхгүй. За энэ нэлээ урт юм. Харин тийм ээ. За ер нь бол бүгд нэлээ урт үлдсэн юм байна. За яг хуу чи уртыг уншчих уу ангаргаа? Унш гинэ. За сайн байна уу? Танаа радиог солонгос улсаас сонсдог сонсогч байна. Үдээ ачаар Яна, Хашмөөг сонсдог кино гэд бүгдийг алгасалгүй сонсдог. Би өөрөө докторт сураад хичээлийн хүндэд нухлагдаж цаг наргүй байхдаа нэг ч алгасахгүй танаа радиог сонсож инээж хүнд хэцүүгээ мартдаг байлаа. Одоо айдгаа авдагтаа хийж төгсөөд энэ 3 сараас их сургуулийн багш болсон. Өмнөхөөсөө завгүй байдаг болсон ч радиотойгоо хамт л байгаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За гол зүйлдээ оръё. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би найзтай тохиолдсон хөгжилтэй зүйлийг бичих гэсэн юм. Хэрв энэ бичвэр уншигдвал нөхрийн баян гэж бичнэ. Энд байдаг нэг найзд маа тохиолдсон түүх. Найз Г маань айлын баг хинз залуутай үерхэд суусан гинэ. Тэр хоёр үерхэж байгаад найз залуугийн да ээжтэй цуг амьдарч эхэлжээ. Тэгээд дуудлаггүй жирэмсэн болж гэртээ хадам ээжтэйгээ байдаг болж. Хадам ээж нь их настай зүсэг бишрэл ихтэй хүн юмсан ч. Найз маань болохоор хүүхдээрээ шашин шүтлэгч байхгүй гандан хийдэж орж үзээгүй. Өө маань хадам ээжтэй таалагдах гээд их л хичээн нэг өдөр хадам ээж нь жаахан ширүүхэн эртгэн бос зүгээр байхаар гандан орж одоо юу гэдэг өөрийгөө гидсэн дэх маамаага эр нөхрөө даатах гэж. Бас болоогүй ийм тийм ном уншуул гэж зааж өгч. Тэгэхээр нь босоод цай зүгээ чуулгүй шууд л дуулууртай бэр болохоор гандан зөвлөв. Тэгээд очиод л хамгийн урд суугаад хүлээж байж. Жирэмсэн яах өсөөд л хотоогд гол нь харлаад л духгүй байж. Гэхдээ сайн бэр болох зорилгоо бодохоор гүрийгээд сууж. Тэгсэн хідэн ламнаар зэрэгцэн суугаад л номоо уншиж эхэлж. Нүдний үзүүрт нэг нь лам хүү юм зуураад л нухаад л байна гэд. Сэм тийшээ нүд яваастай. Тэгээд л эд дундаа ном хурж байтал нөгөө лам хүү зуурсан юм урд нь авч ирээ тавьчих. Бас аягтай устай. Тэгээд л дотроо хөөхөн хүүхдээ намайг жирэмсэн болохоор өрөвдөжтэй гэж бодоод л баярлах сэтгэл нь зэрэгсэж хөдөлж. Хажуу хүмүүсээ харах сүхэж байгаагүй. Нүдэн анж залбиранга аваад хазаж орхилоо. 10 гурил байна. Үлссэн болохоор ч тэрүү лам хүүгийн сайхан сэтгэл баярлсандаа тэрүү их л амттай байж гин. Тэгээд араас нь уснаас нь авч балгачаад хар ус өгдгөн чахан тим юм гэж бодонгоо багш лам нь мэдвэл Монгол хүн байж хар ус өглөө гэж загнахал байх шүү гэж бодоод буцаж нүдэн айнаад гараа авсар залбирчээ. Тэгсэн нэг хүн нүүрэнд нь тулж ирэх шиг болохоор нүдэн нэтл нөгөө лам хүү чихний ойролцоо ирсэн. Хичээ энд байсан балингийн талд хайчиж та идээгүй үздэл гэж. Тэгээд л зөвхөн авч хажуу хүний хартал нөгөө 10 гурилан зүйл дээр аягтаа усаар нь гараа шавшаад асгаж байдаг шүү. Би бүр гайхаад нүдээ том болгоод хүүрүү хартал хүү инээдээ барьж ядаад нүүр нь минчилсэн улаан болчихсон байсан. Ичиг сандрахтаа хуцаад л шууд уйлжчихсан. Тэгсэн хэрнээ бас гарахгүй эцээ хүртэл сууж номоо дуусгасан. Анхны зорилго нь сайн бэр болох байсан болохоор гарах санаа төрөөгүй гэсэн. Жаахан тайвшираад лам хүүрүү хартал нуг гайдал байх шиг байсан. Ямар тач дуусаад буцах замдаа заавар зөвлөгөөг олигтой бичиж наахад яадаг юм гэж бодсон шүү. Ямар тач бодлон барин уншуулсан ном нь сайн бэр болгож хадам ээжтэйгээ маш дотн болсон гэсэн. За. Сайн үрээд 2024 оны 4-р сарын 24-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс үрчитлээ мишэг сураатагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар ондоо ирээдүг олуулаа бүтээ ондоо за мөн өвд бидэн туулааны зурагтаа оюус нэсөө хамтраа ажиллаа баярлаа. За баярлалаа.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч эрүүл зөв амьдралын шилдэг сонголт өвд бидэнд овёсны сүв. Мэдээлэл авах утас 94 54 44 94 54 44. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ондоо ирээдүйг олуулаа бүтээе. Ондоо. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3